Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За үндэсний бичиг хичээлийн ээлж хичээл эхэлж байна. Хичээл номер 6. За өнөөдөр 2020 оны 4-р сарын 8. Хичээлийн сэдэв баттгал хичээл. Хичээлийн зорилго. Урт тэгшгийг ялган таних, хичээнгүй сайхан уулан бичих, эхийн агуулгыг ойлгож унших. Хичээнгүй сайхан бичээд хургуулаарай. За ингээд багш нь эхийн уншиж өгье. Та бүхэн анхааралтай сайн сонсоод дагуулад хараарай. 2 цагаан юм. Гомб нэг өглөө морин хазаарлах гэсэнд яагаад ч юм мэдэхгүй морин хазаарлуулж өгөхгүй байж гинэ. Тэгэхлээр нь гомбын уур гинэт хүрээд бүдүүн ташуураараа морины толгойг цогчээ. Гай болж ташуур нь морины нүдэн дээр тусаад өрөөсөн нүдийг нь хаг цогчихжээ. Морин тэгээд өрөөсөн нүдгүй болсон юм. Буурал морин ташуур мод хугалахтай зэрэг дайлдэрч үргэх тийм зантай болжээ. За ингээд хүүхдүүдээ энэ их дотроос улаанаар тэмдэглэгдсэн өгүүдийг маш сайн анхаарч авах ёстой. За энэ өгүүд бол урт тэгшигтэй өгүүд байгаа. За багш нь эхнээс нь уншиж өгье. Өрлүгэ өглөө хазаагарлах уу хазаарлах хазаагарлахуулж хазаарлуулж агуур уур хүрүгээд хүрээд бүдүүгүн бүдүүн тасигуур ташуур дэгэрэ дээр тусгаад тусаад өрүүгээсүн өрөөсөн тэгээд тэгээд өрүүгээсүн өрөөсөн буугуурал буурал тасигуур ташуур. За эдгээр үгсийг дэвтэртээ бичиж аваад тэмдэглээ. За тэгээд уншиж тогтоогоорой. Урт тэгшигтэй үгийг олж ялгаж бичээрэй. Уурын мунхаг ухааны тэнэг. Ууран барьж ухаанаа тэлэх. Муу эзэн малын дайсан. Ухаан мууд хожим гимших. За энэ зөрчсөн үгүүд дотор орсон урт тэгшигтэй үгийг олж ялгаж дэвтэртээ бичээрэй. Эхийг уншаад үеийн нөхцөлтэй үгсийг ялган бичээрэй. За ингээд багш нь эхийг уншиж өгье. Хос тогроо. Уулын оройд наран сая нэг тусч өвчтэй ханиан өөрийн биеэрээ жигнэн дулаацуулж хэвтэх хөөрхийн амьтны хүслийг хангав. Шилбүр барьсан хүү хараад өнөөх тогруу ухасхийн босч хідэн алхмын цаана очоод олонтоо бөксгийнх нь хончны мэндийг асуун хутаг өршөөл гуйх мэт. Хүү тогрууг бүтэн далавчтай болгож нисэх чадал олгох арга сүйгчлэгтэн хугарсан хоньны хөлийг аршааны шавраар эдгэрүүлснээр гинэт санав. Дондгийн цэвэн мэдийн хос тогруу гэдэг өгүүллийн хэсгээс багш нь уншлаа. За ингээд энэ их дотроос үеийн нөхцөлтэй үгсийг ялган бичээрэй. Уншаад холбоо үгсийг дэвтэртээ хуулж бичээрэй. За хүүхдүүдээ та нар өөрсдөө уншаад дэвтэртээ хуулж бичих учраас багш нь эхийг нь уншиж өгөхгүй. За ингээд багш нь дасгал даалгаврууд өгч байна. Дэвтэртээ хуулж бичээд зөвийг нь дугуйлаарай. 1. Сэтгэлийн гэдэг нь аль үгтэй холбогдсон байна вэ? 2. Эхэд байгаа ашиг гэдэг үгийг аль үгээр солин найруулж болох вэ? 3. Кирилл бичигт яа гişгээр бичдэг үг аль нь вэ? 4. Зөв тохируулаарай. За 5 дугаар дасгал.
урьдчилан, хорлонд гэсэн үгийг бүтцээр зөв задлсныг олоорой. 6. Аль давхар нь холбох их шиг авдаг вэ? 7. Эхэд лан давгартай үг хэд байна вэ? За ингээд энэ дасгалуудыг хийхдээ өмнөх ихээ маш сайн анхааралтай уншаарай. Даалгавруудаа дараахыгаар илгээгээрэй. Хамгаалалтын даавар зураас гэрэл @yahoo.com. Өнөөдрийн хичээлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Дараахан уулзснаа баяртай.